Эрүүл мэндийн спортын яамны мэрэгжилтийн нэгтлэн бодогч нар тамирчдын зарлалаар гадаад дотоодын тэмцээнд явдаг, улсын зарлалаар яамныхан тэр дундаа спортын сургалтын төвийнхэн үр ашиггүй зугаацдаг гэх мэдээлэл гарч нэрээ тухайн үедээ Францад болсон их дуулгын тэмцээнд эрүүл мэндийн спортын яамны 2-3 нэгтлэн явсан тогтоогдож үүнийг яамныхан тамирчдын дансыг хариуцаж явдаг хэмээн Хэмник хариулж байсан удаатай. Харин энэ удаад сошиал ертөнцид их авраг асааширууд авагдорж Монгол Ардын хувьсгалт намынхан ичээсээ хувалцнууд улсын мөнгөөр барьцаал руу бэлтгэх сургалт нэрийдлээр Монгол Ардын хувьсгалт намынхан явсан байна хэмээн жиргсэн нь олонний анхаарлыг татаж дахиад л эрүүл мэндийн спортын яамныхан улсын мөнгөөр тамирчдыг биш мэрэгчлэтнүүдэд явуулав. Эсвэл Монгол Ардын хувьсгалт намаас эрүүл мэндийн спортын сайд нь байгаа учраас намынхныгаа үнэхээр л улсын зарлалаар хэдэн тамирчдын хэрэглэх мөнгнөөс нь хумслан байж явуулав гэх эргэлзээ олон асуултууд төрөөд байсан юм а. Бид энэ талаар Монгол Ардын хувьсгалт намын гадаад харилцаа сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаас нь тодрууллаа. Тэгэхээр их аврагыгаа зөвхөн их авраг гэдгийнхэн тухайд бас Монгол улсын чөлөөтийн холбооны ерөнхийлөгчийн хувьд нэгдүгээр төлөвлөж явж байгаа. Хоёрдугаар Монгол Ардын хувьсгалт намын хувьд бас спортын асуудлууд дээр тэр дундаа олимпиад амжилт үзүүлэх их спортын асуудлуудаас анхаарал тавьж явдаг улс төрийн хүчний хувьд бол их авраг давагдаж байгаа бол дэмжиж явж байгаа. Зүгээр харамсалтай нь ийм мэдээллийг хийсэн байхыг бид нар бас сайтуудаас болоо бусад газруудаас бол харсан. Зүгээр миний ойлгосноор бол Рио де Жанейро хотод болох олимпийн бэлтгэлийн ажилтай танилцахаар хэсэг хүмүүс явсан юм шиг байгаа. Тэгээд энийг авраг маань яагаад тэгж Монгол Ардын хувьсгалт намын гишүүд гэж ойлгосон юм бол сайн мэдэхгүй. Хэрвээ тэр бэлтгэлийн үндэсний албаас явж байгаа төрийн албаа агч нар байгаа учраас аль нэг намын харьяалал байгаа нь ойлгомжтой. Монгол Ардын хувьсгалт намын зүгээс ямар нэгэн байдлаар Риогийн олимпиадад танилцаад явуулна гэдэг юм гишүүдэд явуулах байтугай тэгээд тэр байтугай өөр зардал хүрэлцэхгүй байгаа учраас энэ аврагд маань бол арай жоохон ташаа мэдээлэл хүрсэн байхаа гэж бодож байгаа. Зүгээр энэний хажуугараас дэлгэмдүүлээд хэлэхэд ер нь Риогийн олимпиад амжилт үзүүлэхийн төлөө ганцхан чөлөөт биш бүх төрлийнхэн бол хамтран ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр бол Монгол Ардын хувьсгалт намынхан дэмжиж ажиллахад бэлэн байгаа. Монгол Ардын хувьсгалт намынхны хэлж байгаагаар огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг тодотгон хэллээ. Мөн түнчлэн намын дотоод асуудалтай холбоотой гадагшаа дотгошоо явдаг. Түүнээс биш олимпийн асуудлаар намын гишүүд гадагшаа явах шаардлага огтонч байхгүй гэдгийг тодотгосон. Их аваргын жиргэнээс харуул ичиг нүртэй байх хэрэгтэй. Нэр усыг нь зарлан хэмээн нилээд бухимдалтай жиргснээс нь үзэх юм бол улс сүртэй асуудал дээр олон нийтийн сүлжээгээр хандсан байлтай. Гэвч нөгөө тал нь ингэж хариу мэдэгдэж байхад их аварга мэдээллийн их сурвалжаа олон нийтэд мөн адил ил тод мэдээлж хэрвээ үнэхээр энэ үнэн асуудал бол нэр усыг нь хүртэл зарлах хэрэгтэй байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.